Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан наадцгаасан уу? Тэгээ шимжлэхээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгийг Эзэн хааны айлчлалын эргэн тойрон дахь бичлэгүүдийнхээ цуврал 2-ыг болгож оруулж байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр болохоор 7 дугаар сарын 11-ний өдрөөс хойшоо 13 хүртэл Эзэн хаан нутаг буцах хүртэлх зарим нэг онцлог мэдээллүүд, сонин хачнуудыг та эцтэйгээ хуваалцъя гэж бодож байна. За юуны өмнө бол стадион дээр болж байгаа үйл явдлуудаас бас боны мэдээнүүдээр гарч байгаа зарим нэг юмнуудыг та эцтэй ярьж өгье гэж бодож байна. Мэдээж ингээд Эзэн хаан болон хатан хоёрын бүх хийж байгаа үйлдэл болгоно нь энэ ингээд мэдээнүүдээр янз янзаар тайлбарлагдаад гарч байгаа шүү дээ. Жишээлх юм бол стадионы гадаа хурж ирээд стадион руу яг орохын өмнө хүмүүс гадаа ингээд зогсож байхад эхлээд хаан бууж ирээд дараа нь хатныг гарч ирэхийг ингээд хойшоо хараад хүлээж гинэ гэдэг ч юм уу ингээд бүр үйлдэл болгоныг нарийн детальтайгаараа ингээд тайлбарладаг гэдгээр онцлогтой. Тэгээд хатан хүлээж аваад хатныг гарч ирэнгүүт нь хоёулаа хамтдаа стадион руу орж ирлээ. Яг энэ замд нь гадаа нь гар утсаа барьсан монголчууд болон гадаад хүмүүс зогсож исэн. Тэдний дундаас жишээ нь Масако сама гэдэг ингээд орилж исэн хүн хүртэл байлаа гэх мэтэр ингэж детальчилж тайлбарладаг нь тийм манай Монголын мэдээнээс жоохон ялгаатай юм шиг надад санагдаад байгаа. За ингээд стадион дотор явж ороод түүцэнгэлт хүрээлэн дотор явж ороод ерөнхийлөгч болон ерөнхий сайднаар гэдэг улсын хурлын гишүүдийн суудаг тэр нэг тусгай хэсэг байгаа шүү дээ. Тэнд суугаад ингээд наадмаа үзэж байгаа. Хаан хатан хоёр мордын үзүүлбэрүүдийг тунчиг сонирхон үзэж байгаа нь харагдаж байна. Масако сама бол амтан тайртай гэдгээр ингээд алдартай. Тэгээд тийм ч учраас мордтой акробатын үзүүлбэрийг маш их сонирхож үзэж байгаа нь харагдаж байна. Мордтой акробатын үзүүлбэрүүд дээр морд давхихаас гадна энэ талбай дээр мөн төгөлдөр хуурч гисэн давхиж байлаа гэд яг энэ хэсэгтэр бүр яг тэгж хэлдэг заяа. Тэгэхээр амир инээдтэй хатан болон хааны талаар гарч байгаа энэ мэдэн дээр жишээлх юм бол янз янзын тийм нэг эвгүй хандлага амарч гаргах боломжгүй тоглоом шоглоом хийх боломжгүй учраас энэ дээр энэ төгөлдөр хуур ингээд давхижсэн гэдэгтэй ингээд тийм маш боловсон соёлтой гэхдээ бас дуртахгүй байхын аргагүй дондор ингээд нэг чимхэд өнгөрчж байгаа нь энэ дээр харагдаж байсан. Хэрвээ Японы тийм нэг инэдмийн нэвтрүүлгүүд ч юм уу тиймэрхүү контентууд байсан бол манай энэ төгөлдөр хууртаа давхижсэнийг бол шал ондоогоор мэдээллэх хилэг хатаамар юмнууд л ярьж байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн сошиал орчинд өөрсдөө энэ төгөлдөр хуур давхиж байгааг яаж л инээдтэйгээр хүлээж авсан билээ . За ингээд энэ хоёр маань энэ акробатын үзүүлбэрүүдийг эхлээд дундаа нэг дурантайгаар ингээ харж исэн. Тэгээд Накайоши нэлээд эв найрамдалтайгаар ингээ хоорондоо дамжуулаад ингээ харж исэн чинь хажуу талаас нь ахин нэг дуран авчирж өглөө гэж мөн энэ мэдэн дээр гарч байгаа юм аа. Нэрээ санснаас дээр төгөлдөр урчин тэгээд оройныхоо шоун дээр бол хөтлөхө болсон байсан шүү дээ. Олон нийтийн шүүмжлэлийг нэлээд харсан юм шиг байгаа юм. За мөн энэ мэдээнүүд дээр Масако сама энэ мордтой акробатын үзүүлбэрүүдийг хараад ингээ маш их гайхаж байгаа, инээж байгаа, вау гэд ингэж байгаа тэр юмнууд агшнуудыг нэлээ ингээ тасалж аваад гаргаж исэн. Яагаад гэх юм бол Масако самагийн ингэж аз жаргалтайгаар ингэж инээж байгаа дүр зургийг нь хараагүй удсан байна. Яагаад гэх юм бол энэ хоёрыг хоорондоо ингээ бүр ийм фильтргүйгээр ийм инээж байгаа ийм дүр зургийг хамгийн сүүлд энэ хоёрыг Жангийн буюу хайч чулуу даавуу тоглож явах үедээ ингэж инээж байгааг нь харж исэн сошиогоо яг харж байгаагүй юм байна гэсэн тиймэрхүү ганц нэг мэдээнүүд бас шар мэдээ маягийн юмнууд гэсэн үг байхгүй. Тиймнүүд явж исэн. Тэгээ энэ бүхнээс нь үзэх юм бол Монголын наадам гэдэг баяр маань Масако самад маш их таалагдсан юм шиг байна. Тийм ч учраас нээлтийн ажиллагааны дараах үзүүлбэрүүдийг бол хаан ганцаараа үзэх хөтөлбөртэй байсан бол хатан гэртээ ч явах үедээ буцаад байрлах байранд очиод амрах хэрэгтэй байсан бол гинт шийдвэр гаргаад энэний дараа болох харван асар масруудаар ч юм уу зочлох тэрэнд нэгдэхээр шийдсэн гэж тэгж байгаа юм. Гэхдээ энэ нэгдэх шийдвэрт нэгдүгээрт Масако самагийн биеийн байдал гайгүй дайггүй байсантай холбоотой, хоёрдугаарт ерөнхийлөгч хүрэлсэх мөн тэнд хүрэлцэн очихыг Масако самадаа санал болгосон гэх юм да тийм ч учраас ингээд явсан гэдэг жисэн. За хоёрдугаарт нь шагаан харвааны асар эндээсээ гараад өргөжлүүлээд сурын харвааны хэсэгт зочилсон. Сурын харвааны хэсэгт манай ерөнхийлөгч бол Тэнгэрлүү сум харсан Тэнгэрлөө сум харавсан байгаа. Тэгээд эндээсээ гараад өргөжлүүлээ шагаан харвааны асарт очисон. Шагаан харвааны асар алуугаас маш гоё тийм энергитэй газар штэ. Бүр нэг тийм ойр дотн
Тэг хүмүүс нь маш ойрхон суудаг. Тэгээ бүүндээ уухаалж нааддаг. Тэнд одоо шагаан харваа зааж байгаа хүмүүс нь ч гэсэндээ маш ийдэг дотн байдаг те. Тэнд бол ингээд маш гоё халуун дотн уур амьсгал бүрдсэн тийм зүйл болсон. Тэрийг бол мэдээж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бас ингэж нэлээд цохон тэмдэглэж ийсэн. Яагаад гэх юм бол Масако сама шагаан харвааны асар дээр мөн маш их жаргалтайгаар инээж ийсэн. Эхлээд бол хаан харваад тэгээд 5 удаагийн орлого хийдэг. Энэ дээр нь алин дээр нь ч он чадаагүй бол харин Масако сама бол харваад яг тэр гол байг нь онсон гэж байгаа юм. Байг оноод Масако сама маш их баярлсан ч гэлээ. Тэгээ маш их баярлаад нөгөө нэг амар гоё инээдээ гаргасан ч гэлээ. Түүнээс илүү баярлж исэн нэг хүн байсан нь хонь зогсож исэн хаан байсан гэж гаргаж байгаа хэрэг. Тэр дүрсэн мөр амар хөөрхөн байгаа юм. Тэгээ энэ хааны энэ амар баярлж байгаа тэр бичлэгийг нь үзчихэд би ямар хөөрхөн юм бэ гэж бодоод дараа нь Facebook руу орсон чинь бүр нэг инээдтэй пост олж уншаад бүр инээд түрээд тэгээ энэ постыг та эзэд бас сонирхолъё гэж бодож байна. Сая монтаж хийгээд дүрсэн харж сууж агаад инээд хүрээд хаан хатан хоёр маань үнэн гоё ах шиг байна. Нөгөө эрхэмсэг оршихуу нөгөө эрхэм дээд энэ дэрийг мартцсан. Манай нэг бор залуу хатны гарыг атгачихсан. Ёо. Монголд дөнгөж буугаад Японы хааны яслал хаан хатан хоёртой 5 м ойртвол өөрийгөө дуус гэж бодоорой гэдэл байсан. Гэсэн чи одоо яг энэ шагаан харвааныхын ямыг зааж өгтөө энэ хажуудлынх нь ахвал ингээд нэг гар маранд жоохон ингээ хүржил байгаа юм л да тий. Тэр шагаан харвааныхын доотлын одоо тэрийг нь юу гэдэг юм бол яана уучлаарай. Тэрэн дээр нь тэрийг нь жишээ нь жоохон ингээд чиглүүлэх эсвэл ингээ хитрхэд оошлох гээд хахаар ингээд яг гоё юм тэгшгэн барьж өгтөн ч юм уу. Тэгээ тусалж байгаа байхгүй юу. 5 м хүртэл ойрточлохгүй гэсэн чи тэр мэрийн барилцсан гар маранд ингээ шүргэлцсэн ингээ байж байгаа нь ингээд яалтчгүй нэг манай соёлын тэм нэг дотн халуун дотн те тэр нэг юм одоо яг энэ орчин дотор ингээд үүсцэн байгаа юм л да. Гэхдээ яг одоо хаан хатан хоёрын дипломат ёс юм уу те журам байгаа. Тэрийг нь зөрчөөд байгаа да инээд хүрээд ингээд баярлаад ингээд байгаа юм биш шүү дээ те. Манай тэр ёс те манай тэр нэг уур амьсгал донд хаан хатан хоёр маань ингээ ууссан байгаад нь те тэр нь ингээ биднэрт баярлаад инээж байгаа гэдгийг бас санааштай юм шиг санагцсан. Ер нь бол Японд хаан хатан хоёрын хамгаалалт одоо ямар өндөр журамд явдаг вэ гэдгийг би та хэдэд энэ бичлэгээр харуулъя гэж бодож байна. Энэ жишээ нь хаан хатан хоёр цуваа явж гин. Энэ цуваа нь гэхдээ дөрөвний машин явж байхад одоо хэрхэн зам тавьж өгж байгаа вэ гэдг нь одоо мэдээнүүдээр нэлээд гарч исэн юм алдартай бичлэг байгаа. Яг хуу хаан хатан хоёр ч гэсэндээ дөрөвний машин зам тавьж өгж гинэ гэдэг агуулгатай бичлэг ч гэсэндээ ерөнхийд нь ингээ харах юм бол хаан хатан хоёрын хамгаалалт ямар байдаг вэ гэдг нь энэ бичлэгнээс та хэдэд маань харагдаж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ яг энэ бичлэгийг бол те зарим зүгээр контент хийдэг хүмүүс бол энэ Масако самагийн одоо амьдтэй бодтой илүү бодтой байгаа дүр төрхийг ингээ харах сайхан байна гэдэг жбайгаа байхгүй олонний өмнө гараад те энд чинь ингээл нэг жоох эвгүй инээчих юм бол хүртэл одоо яаж инээгээд байгаа гэдэг ч юм уу ямархуу хил амтай байдаг гэдгийг нь та бүхэн маань ер нь миний өмнөх одоо энэ хааны ордны тухай тэр плейлист үүсгэсэн байгаа бичлэгүүд байгаа тэрэн дээрээс харж байгаа болов гэж бодож байна. Яг маш их сэтгэл зүйн одоо хүнд уналтанд орох үст дайралтуудыг авдаг учраас энэ дүр төрхөө гаргахгүй ингээд маш хурд. За ялангуяа Масако сан бол одоо сэтгэл зүйн өвчнөтэйгээ маш олон жил одоо нүүр тулж тэрнтэйгээ тэмцэж явж байгаа хувьд бол олонний өмнө гарахтаа үргэлж өөрийнхөө биеийг хичээж явдаг хүн шүү дээ. Тэгэхээр Монголд хурж ирээд энийг одоо ингээд мүсийг хаалсан юм шиг ийм сонирхолтой ийм сайхан ажил боллоо гэж ярьж байгаа нь бас гоё санагдсан. Нөгөө талаар бас энэ хоёр өөрсдөө энийг ингээд заалгах те бас харвах гэдгийг зөвшөөрсөн учраас энийг хийж байгаа гэдгийг бас мөн санууштай. Дээрэс нь манай ерөнхийлөгч хүрэлсөх мөн дараа нь харуулсан байгаа шүү дээ. Тэгээ энэ ерөнхийлөгчийн тэрний гаргаж байгаа ингээд харуулж үзснээр онохгүй болох наа гэд нэг тэгж байгаа хэлж байгаа тэр нэг бичлэгийг та эзэд харуулъя гэж бодож байна. Яг нэг тэ ийм нэг гүндүүгүү гэх юм уу те орчин өөрөө хүмүүсийг үргэлжийн тэр нэг хаан хаттын ёс нэгтэй байдаг тэрнээсээ төр сүрж гисэн хүндэрх тэр уур амьсгал тэр нэг онцлогтой те татаж оруулсан хэрэг байсан болов гэж би бодож байгаа. За 3 дугаарт нь бол цагаан уул цэцгийн талаар байгаа. За наадам дээр Масако самагийн өмссөн байгаа өнгийн хувцас нь Royal Blue гэдэг өнгийн ийм хувцастай байна. Ийм өнгийн хувцсыг сонгосон байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ингээд дурдаад өнгөрч байгаа юм л да. Дээрэс нь манай одоо монголчууд ч гэсэндээ энэ өнгийг сонгож маш их одоо дээл хийлгэж өмсдөг гэдгийг одоо бас магадгүй мэдсэн байж болцсошгүй. Өмнөх бичлэг дээр ч гэсэндээ би дурдчихсан хувцлалтын хувьд бол маш их мэдрэмжтэй ханддаг гэдэг жисэн. Жишээлх юм бол те Англид айлчлахдаа ийм хөхөнгийн хувцас биш
штэ. Яг одоо Английн хатан хаан тий гэр бүлийнх нь хувцлалттай жоохон дөхүү хувцсыг өмссөн байгаа бол Монголд ч гэсэндээ хурж ирэхдээ одоо монголчуудын энэ өмсдөг хувцтай жоохон дөхүүлээд гэхдээ мэдээж өөрийнхөө эрх хэмсэг үнэт зүйлээ хадгалсан ийм хувцсыг өмсөд явж байгаамаа. Энэ Royal Blue өнгийнх нь хувцсан дээр нь байсан одоо мөн хатгамал байгаа юм. Хатгуур гэх юм одоо тий ингрийн зүйлт энэ ингрийн зүйлт нь болохоор бас учиртай гэдгийг би одоогийн X-тэй Twitter-дээр жиргсэн нэг жиргэг хараад олж мэдсэн. Энэ жиргэн дээр хатан Масако Самагийн хөгцийн хэр хослол дээр зүүсэн байсан ингрийн зүйлтийг Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх 2022 онд Монгол улс Япон улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн яг тохиолдуулан тус улсад хийсэн төрийн альчлалынхаа үеэр Монголын үнэт чулуугаар Монгол орчуудын гараар хатан хаанд зориулан цагаан улс цэцгийг одоо мөнхөн бэлэгдлийг нь одоо илэрхийлээд хийлгсэн гэж одоо бичсэн байгаамаа. Энэ талаар эрх чөлөөт оргио гэдэг хүн өөрийнхөө хийгэн дээрээ бичсэн байсан. Тэгээ энийг бол би бас үнэн мэдээлэл гэж бодож байна. 50 жилийн агаар бол манай монголчууд энэ Японд ажил хийх үеэр нь би бас Токиогийн тэр хаваар ингээд явж үзэхэд манай монголчуудын төрийн талбай бас гадаа гудамжуудад өлгөөтэй байсныг санаж байна. Одоо тийм ч их биш байсан ч гэсэндээ яг тийм гайгүй гол одоо гудамжуудаар манай монголчуудын явж исэн тэр гудамжуудаар нь гэж өлгцэн байсныг би харж байсан. Тэгээд тэр үеэр манай монголын сэтгүүлчид ч гэсэндээ Японд төрж ирж нэлээд сурвалжлага мэдээллүүдийг бэлтжижсэн. Би тэгээ найзтайгаа сэтгүүлч найзтайгаа уулзгаж тэр Токио руу явахдаа энэ бүхнийг ингээд харж исэн. За үүний дараагаар Хүйтлэн хотгийг зорьсон байгаа. Хүйтлэн хотогт бол нэлээд олон газраар явсан. Эндээс нь одоо Соёлонгийн уралдааныг барайн дээр нь хүлээгээд үзэж байгаа тэр дүр зураг бол мэдээнүүдээр нэлээд явсан. Манай Монголын мэдээнүүдээр ч гэсэн нэлээд явсан. Энэ мэдээн дээр жишээлх юм бол энэ үндэсний их баяр наадам дээр хүүхэд багчууд бэлчээрт уралцдаг хурдан мордыг унаж уралцдаг гэдгийг ингэж тодорхойлж ярьж байгаа юм л да. Өөрөөр хэлэх юм бол бэлчээрт уралцдаг гэдэг нь манай нэг онцлог яхаарахгүй мөн шүү дээ, тэ. Хурдан морины тойруулах ч юм уу тийм биш. Яг нэг тийм онгон дагшин байгальд ингэж уралцж байгаа гэдгээр онцлогтой. Дээрээс нь нэмээд хүүхдүүд унаж уралцж байгаа гэдгийг нь тэнцээ бас онцолж хэлж байгаагаараа онцлогтой байсан. Яхаарахгүй энэ бол одоо монголчуудын хурдан морины уралдааны соёлын онцлог шүү дээ, тий. За тэг хүүхэд унаж уралдуулахын одоо зөв бурууг би энд яриаггүй гэдгийг бас сануулад хэлчихье. Комментэн дээр бас ингээ янз янзын бичээд ороод ирэхгүй гэж бас айх юм биш үү. За Эзэн хаан хатан 2 тэгээ барайнд орохоос 100 гаруй метрийн өмнөх VIP хэсэгт ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарын хамтаар 5 настай мордын уралдааныг үзэж дуран болон камер 2-ыг одоо ээлжлэн нүднийхээ орд аваачих маягаар үзэж сонирхож исэн гэж цохон тэмдэглэсэн байна. Хаан хатан 2 одоо ад шаргалтайгаар нэмсэглэн зогсож гинэ гэсэн байна. Энэ үеэр хаан хатан 2-ын орчуулга хийжсэн Япон эмэгтэй ингээ хойно ингээ дүрсэн жоохон ингээ уйлж байгаа нэг жоохон юм самсан шархирж байгаа тийм бичлэг нь үлдсэн байсныг бас мөн нэг мэдэн дээр дурдсан байсан. Үүний дараагаар Эзэн хаан хатан 2 маань Улаанбаатар хотоос баруун тишээгээ 100 орчим километрийн зайд орших Хустайн байгалийн зохисолборт газарт очиж хамгийн эртний зэрлэг адуу болох тахитай танилцсан юм гэж энэ мэдээ үргэлжилсэн байна. Тийм учраас хэдүүлээ үргэлжлүүлээд тахийн тухай ярьцгаая. Тахи үзэж сонирхож байгаа одоо энэ хэсэг дээр бол яг хуу албан мэдээллүүд нь бол албан сайтууд дээр нэлээд байлаа шүү. Яг хуу энэ дээр зөвхөн ингээд сонирхуулж ярих юм гэх юм бол хаан хатан 2 маань тахийн 2 унганд нэг унганд нэр хайрлсан гэдг нь бас сонирхолтой байсан. Масако Сама болохоор Ай буюу хайр гэдэг нэр өгсөн гэж байгаа байхгүй юу? Хаан болохоор Томо гэд найз гэдэг нэр хайрлсан гэдэг жаа. Тэгээ энийг нь болохоор зарим хүмүүс юу гэж маацарж байгаа гэх юм бол эн чинь юм цаана нууцхан мессежтэй юм байна. Юу вэ гэх юм бол хайрт найз минь гэж манай улсыг хэлж байгаа юмаа антер гэж. За тэгж одоо хэтрүүлж бодож болохгүй л да. Гэхдээ ер нь бол хөөрхөн гоё нэр өгсөн байгаа юмсаа тийм. Нэгэнд нь хайр, нэгэнд нь найз гэдэг нэр өгсөн байна. Хамгийн сүүлд нь 13-ны өдөр хаан хатан 2 эх орон руугаа буцахын өмнө онгоцны буудлын дээр болж байгаа үйл явдлуудыг бас жоохон тэмдэглэж энэ тэнд гарсан байсан. Яагаад гэх юм бол онгоцны буудлын дээр одоо тэнд Масако Сама болон хаан 2-ын
хүмүүстэй ингээ хэрхэн мэдчилж байгаа вэ гэдгийг илүүтэй ингээд ярилцсан байсан. Баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа гэсэн үг л дээ. Тухайлах юм бол хаан хатан хоёрыг онцны бодол дээр ирэхэд хоёр албаны хувцастай хоёр охин хурж ирээд улаан өнгөтэй цэцэг бэлгэлсэн байгаа. Энэ хоёр охиныг цэцгээ өгч дуусангууд нь ингээд за цаашаагаа гэд ингээд буцаах гэжсэн чинь тэр хоёр зөөр энэ зогсчих гэж хэлэнгүүтээ тэр хоёртаа ингээд гар бариад баярлаа гэд бүр ингээд өргөжлүүлээд юм яриад тэгжсэн. Тэрэнд нөгөө хоёр охин чинь ингээд бүр ингээд гайхаж ингэж баярлаж ингэж хүлээж авч исэн. Энэ бол яалтчгүй манай хаан хатан хоёрын одоо хүмүүст ямар сайхан сэтгэл өгдөг, хэнийг ч одоо үлдээхгүйгээр хизээч хүмүүнийг эвгүй байдалд оруулахгүйгээр харилцдаг. Ингээд яалтчгүй нэг Япон хүний одоо ёс зүй, Япон хүний одоо тэр нэг сайхан зүйлсийг ингээ харуулсан зүйлээ гэдгийг ярьж байгаа юм. Үүн дээр нэмээд зөвхөн энэ хоёр охиноор ингээ зогсохгүй дараа нь энэ айлчлалын хүрээнд ажилласан арын албаны хүмүүстэй бүгдэнтэй нэг бүрчлэн ингэж одоо баярлаж талархсан илэрхийлж гараа бариад явсан гэж байгаа. Хэнийг ч үлдээхгүйгээр бүгдэнд нь баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлэх энэ бол одоо манай хаан хатан хоёрын сэтгэл татам хийсэн зүйл байсан гэж байгаа. Тухайлах юм бол Токиод Монголын элчин сайдын яамны одоо элчин зөвлөх гэж байна л да. Дэлгэрмаа алзахгүй гэдэг хүн Масако сама одоо энэ эмэгтэйтэй юм яриад зогсож явах үед нь хажууд нь одоо орчуулагч эмэгтэй яг нэг тийм эргэлдсэн байдалтай те энэ ярианд би орж болох уу үгүй юу гэд эргэлдсэн байдалтай зогсож байхад нь шууд ярианд одоо татан оролцуулаад гуруулаа юм гоё натурал одоо тийм яриа өрнүүлж чадсан. Яагаад гэвэл одоо Масако сама тэр эмэгтэй царай баг зэрэг одоо юм яах вэ гэсэн тиймэрхүү уур амьсгал мэдэгдсэн учраас тэр хүнд одоо эвгүй санагдуулахгүй тулд бошоохон шиг уур амьсгалыг ингээд зөөлрүүлж чадлаа гэж гарч байгаа юм л да. За ингээд өргөжлүүлээд цаашаага онгоцны шат руу нилээн дөхөж ирж итэл Масако сама одоо хааны чих юм зөөлнөр нэг юм хилдэг. Тэгж хилэнгүүт нь эзэн хаан одоо Масако самагийн харцнаас нь шууд хараад тэнд одоо ганцаараа зогсож байгаа нэг эрэгтэй ажилтан руу шууд дөхөж очиод талархсан сэтгэлээ илэрхийлж исэн. Яагаад гэвэл энэ эрэгтэй бол Монгол дахь албан ёсны айлчлалын хүрээнд хөшөөний ард одоо ажиллаж байсан ажилтнуудын нэг байсан юм болов уу. Хаан хатан хоёрыг одоо тэр эрэгтэй рүү хөдөлгөхийг харсан тэр ажилтан санаанд оронгүй үйл явдал болсонд маш их гайхсан бололтой бошоохон шиг бие засаад тэр хоёр руу одоо яарсан. Үргэлжлүүлэн гүн бүхийж гар барин талархсан сэтгэлээ илэрхийллээ. Олны хараанд өртөөгүй ч гэсэндээ маш их хичээл сэтгэл гарган хаан хатан хоёрыг одоо өгтөн авсанд талархлаа илэрхийлж байгаа нь инээ. За ингээл одоо энэ гурван жишээгээр ингээд дамжуулаад манай одоо хатан бол хаан хатан хоёр бол одоо хүмүүст ингээд үнэхээр талархсан сэтгэлээ илэрхийлж чаддаг ийм сайхан уур амьсгалыг тэнд бүрдүүлсэн. Одоо хатан Масако самагийн ачаар тэнд ийм маш гоё уур амьсгал бүрдэж хүмүүс бүгдээрээ инээлтэй чи ийм сэтгэл дүүрэн гоё одоо үдэлт болж чадсан гэж зарим газруудад бол мэдээлсэн байсан. За тэгэл нэг иймэрхүү мэдээллийг өнөөдөр та эдтэй бэлтлээ. Би тэгээд энэ 7 хоногт ч гэлтгөө би одоо нэг ажилд орсон болохоор ерөөсөө бүр үнэхээр зав муутай болсон. Тийм учраас та эдтэй боломжоор ингээд жоохон мэдээллүүдээ бэлтээж явна. Жоохон цаг болж байгаа учраас тэр жоохон цагтаа одоо тохируулаад мэдээлэл бэлтэж байгаа учраас тийм амар гүн гүнзгий утга агуулгатай лаг мэдээлэл бол биш ээ. Гүн гүнзгий утга агуулгатай юм бол та хэд маань одоо гадаад харилцааны яам байдаг ч юм уу, аль эсвэл элчин сайдын яамдын одоо Facebook болон одоо албан ёсны сайтуудаас нь за мөн одоо Монзомаягийн тлэг News, Игүүр гэдэг одоо манай мэдээллийн сайтууд байгаа. Тэднээс ч гэсэн ороод унших боломжтой юм шүү. Би тэгээд юм зүгээр сонирхолтой жижиг мэдээллүүдийг гаргаж байгаараа гэдгээрээ онцлогтой шүү. Тэгээд эзэн хаан нөгөө ширээний урд ганцаараа зогсож байгаад нэг мэдээлэл хүсмээсэн шүү дээ. Тэр мэдээлэл дээр бол ерөнхийдөө юм албан юмнуудыг ярьсан байсан учраас тэр албан одоо орчуулгыг нь бол та хэд мөн одоо өөр яг албаны сайтуудаас олоод унших боломжтой болов уу гэж бодож байна. Тэгээд миний одоо нэг entertainment ч юм шиг тиймэрхүү төрлийн мэдээлэл би хүргэж байгаа шүү дээ. Тэрэн дээр бол одоо яг ингээ зохон тэмдэглэх юм бол байхгүй байсан. Тухайлх юм бол монголчууд халуун дотноор хүлээн авсанд маш их баярлж байгаа. Одоо ийм газруудаар явлаа. Хоёр орны хамтын ажиллагаа цаашаа өргөжин дийлнэ гэдэгт итгэлтэй байна гэх мэтээр ярьсан байсан. Тэгээд энэ удаагийн альчлалаар хатан одоо Масакотой хамтдаа ингээ ирсэндээ маш их баяртай байна гэж одоо мэдээлэл дээрээ дурдсан байсан. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг энэ түрээд өндөрлөе. Одоо энүүгээр маань хаан эзэн хаан хатан хоёрын альчлалын эргэн тойрондох бичлэгүүд маань энэ түрээд өндөрлөж байна. За тэгээд манай хүүгийн найз нь тоглохгүйгээр ирсэн нь очиж одоо хойно зүгээр юм яриад эхэллээ. Тэгээд дараагийн бичлэгээр бүгдээрээ эргэн уулзтлаа. Түр баяртай.